Өнөөдрийн байдлаар Орхон аймагт COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн хэдий ч бусад чиглэлийн үйл ажиллагааг орхидуулахгүй үүднээс Орхон аймгийн засаг даргын тамгын газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, залуучуудын ордонтой хамтран аймаг засаг даргын санаачлалаар залуучууд хөгжлийг тэргүүлэн цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд 80 орчим залуучуудын төлөөлөл оролцож, өөрсдийн өмнө тулгамдж буй асуудлыг хөндлөө. Үүнд залуучуудыг дэмжих жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, Эрдэнэт хотод 24 цагийн номын сан дутагдж байгаа талаар мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өмнө тамхины асуудал маш ихээр тусгагдж байна гэдэг асуудлуудыг хөндлөө. Тэгэхээр Орхон аймаг хөдөлмөрийн насны 70 гаруй мянган хүнтэй 50% нь одоо 15-аас 34 насны залуучууд байна. Энэ одоо хөдөлмөрийн насны хүмүүс юм байна. Тэгэхээр өсөөгүй энэ залуучуудын 15-аас 34 насны залуучууд дээр ялангуяа 20-аас 35 хүртэл насны залуучууд дээр бол ачаа үргэлж их нь одоо ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр энэ залуучуудтайгаа яаж хамтарч ажиллах, энэ залуучуудаа яаж дэмжиж ажиллах юм, энэ залуучууд юу хүсэж байгаа гэдгийг одоо бас мэдрэх хэрэгтэй байгаа. Энэ тэрнлүү хөрөнгө оруулалтуудыг чиглүүлэх хэрэгтэй байна. Тэгээ залуучууд маань соёлын тал руу нэлээд сайхан санал гаргаж байна. Намын ордон, сошиал орчин зөв болгох, хорт зуршлаас сангид байх гэх. Энэ зүйлүүд дээр одоо хамтраад ажиллах бүрэн боломжтой. Орхон аймагт одоо хэвлэл мэдээллийн маш олон байгууллагууд байна. Дээр нь Орхон аймаг өөрөө сошиал хэрэглээгээр тэргүүлдэг юм. Ингээд одоо зөв зүйлд уриалах залуучуудтайгаа энэ нийгмийг одоо зөв зүйлд уриалах энэ ажлыг хамтраад хийх бүрэн боломжтой байгаа. Зүгээр залуучуудын ордны төсөв болвол 2021 онд байнгын иргэдийн бол баталж гисэн шүү дээ. 2020 оны 11 сард. Тэгээ бид нар 4 төгрөг залуучуудын ийшээ номын өргөөтэй болъё гэж хэлж байгаа. Одоо номын өргөөгөө бол одоо номын төлхөөртэй, кофе шоптой, гэр бүлээрээ ном унших боломжтой. Тэгээ ээж аав нь ном уншиж чад хүүхэд нь одоо их гоё оюунлаг Google дээр үзэж ч юм тоглож явах боломжтой. Тэгээ одоо хандлагын чиглэлийн их мундаг лекторүүд бий болсон байна. Энэ лекторуудын лекцийг сонсох боломжтой. Өшөө одоо энэ хүмүүстэй хамтраад дэлхийд дахинд болж байгаа үйл явдлыг орчуулагтай өргөх боломжтой. Энэ соёлыг одоо Орхон аймагт авчрах боломжтой. Ийм л өргөөг барьж байгуулъя гэж зорж байгаа. За өнгөрсөн 7 хоног аймагаас дарга захирамж гарсан соёлын сургуультай болно. Энэ намраас ажиллаж эхэлнэ гэж бодож байгаа. Ганцхан одоо хөгжим дуугаар төсөөлөхгүй байгаа. Соёлын өвүүдийг одоо уламжлах багшийн барилгааг болно. Маш одоо чадaltaа дархан жишээлх юм хэлбэрүүд байна. Зураач байна. Бид нар маань одоо шаваа үлдээх хэвээр хойш үедээ эрдмээ заах хэвээр энэ зүйл тасалдах гэдэг гэж ингэж айж байгаа. Тийм учраас соёлын сургууль байгуулах нь зөв юм а гэж аймгийн удирдлагууд үзсэн. Тэгээ энэ дагуу бас ажиллагаа явагдаж байна. Захирамж болчихлоо. Соёлын сургууль маань хязгаар ашиглалтанд орох. Одоо ажлын хүмүүс захиргаагаа байгуулна. Тэгээд нэгдүгээр сургуулийн өргөтгөл байгуулагдах юм бол хуучин нэгдүгээр сургууль руу өргөтгөл рүү нүүж орсон ингээд боломж гарч байгаа. Энийг соёлын сургууль болгоё гэж зорж байна. За аймгийн засаг даргын хамтран нийгэм бодлогын хэлтс аймгийн засаг даргын маань санаачлагаар засаг даргын маань санаачлаад одоо өнөөдөр Орхон аймгийн засаг дарга бол Орхон аймгийнхаа залуучдын салбар зөвлөлийн тэргүүн байдаг. Энэ маань залуучдаа санал бодлыг сонсё. Ер нь залуучуудын одоо энэ хөгжлийг хөдөлмөрийн хүн амын одоо дийлэнхүү залуучууд эзэлж байгаа цаг үед бас залуучууд хатгуулж ажиллая. Ойр ойрхон уулзалтуудыг зохион байгуулж тусгаалсан сэдвүүдээр бас залуучуудын санал бодлыг сонсож ярилцаж бас энэ төрийн бодлого бол орон нутгийн бодлого чиглэлд бас тусгаж явъя гэдэг байдлаар өнөөдрийн уулзалтыг анх удаагийн уулзалт зохион байгуулж байна. За энэ уулзалтанд бол одоо Орхон аймагт одоо үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бас байгууллагад төлөөлсөн залуучууд. Ер нь залуучууд нь бол бүх байгууллагууд залуучуудын төлөөлөлтөй байдаг. Энэ залуучууд бүгд өөрөөсөө чиглэлээр санал бодлого бас илэрхийлдэг. За одоо бас баг болгон дээр 15 хүнтэй залуучдын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнүүд байж байгаа. За мөн дэмжих бүлгүүд, за мөн төрийн бас байгууллагын 32 төрийн бас идэвхтэй үйл ажиллагаа төрийн бас байгууллагын төлөөлөлүүд маань бүгд оролцлоо. Ер нь 90 гаруй 99 залуучуудын байгууллага маань одоо өнөөдөр програм одоо пул ачааллыг авч өнөөдөр залуучууд маань оролцсон. За тэгээд ер нь энэ үйл ажиллагаа маань одоо гол нь залуучдын маань бас санал бодлыг тусгаж аваа дараагийнхаа үйл ажиллагаанд тусгаж оруулах замун залуучдын хөтөлбөрт бас зохих одоо мэдээллүүдийг оруулах бас даваа талтай үйл ажиллагаа болсон. Орхон аймгийн суурин хүн амын тоо 105,361 хүрсэн байна. Хөдөлмөр эрхлэх насны 72,000 гаруй иргэд байдагаас 15-аас 34 насны залуучууд 32 гаруй хувийг эдэлж байна. Иймд Эрдэнэ хотын хөгжил цэцэглэлтэнд залуучуудын оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс өнөөдрийн санал гаргасан залуучуудыг дэмжиж ажиллана гэдгийг Орхон аймгийн засаг дарга хэлсэн юм а. Дашрам дурдхад Орхон аймгийн засаг даргын захирамжаар манай аймаг соёлын сургуультай болно гэдгийг хэллээ.